Худлаа. За өнөөдөр Сан Францискод ирсэн байна. Алдарт Golden Gate Bridge. Энэхүү гүүр нь за 30 жилийн турш дэлхийн хамгийн урт гүүр байсан. 1933 оноос 1937 оны хооронд баригдаж дууссан 4 жилийн хугацаанд энийг барьсан юм байна. Тэгээ ойролцоогоор урт нь 2700 м урттай. 100 жилийн өмнө ийм гүүрийг барьсан гэхээр маш гайхалтай. Тухайн үед бол гайхагдчихсан барилга байгаа. За энэ Сан Францискогийн хойгийг хажуудлын хойдлын бүстэй холбодог юм гүүр байна. За энэ гүүрэн дээр бас нэг сонирхолтой юм болдог нь аялал жуулчлалын спот байхаас гадна хүмүүс амиа хорлох гэж ирдэг юм байна. Одоогийн байдлаар 1650 хүн амиа хорлсон гэсэн батлагдсан. Хүний нүдээр харсан эсвэл насарсан хүний цогцыг олсон байд юм байна. За тэрнээс гадна хүний нүднээс далдуур цогцсон олдоогүй хүмүүс бол хичнээн байгааг бол тоолж баршгүй. Тэгээд амиа хорлолттой холбоотойгоор энэ гүүрнээс үсрэх боломжгүй болох тийм хаалтыг хийх гээд 2008-9 оноос хойш ажиллаад 2011 онд тэрхүү хаалтыг хийсэн гэж бичсэн байна. Одоо тэр харагдж байгаа доогоор харагдж байгаа тэр тор юм шиг байна. Тэрийг байгуулснаар амиа орлох хүмүүсийн тоо багассан юм шиг байна лээ. Ай нара модель юм уу? Аялал жуулчлалын спот Америкийн төрийн далбаа. Франциско та бүхэн ирэх юм бол ийшээ ирэхэд маш амархан. Сан Францискогийн төвөөс ердөө автобус суугаад 10 идэх минут 2 төрлийн автобус явдаг. Энгийн энтхийн оршин суугчдын суудаг автобус юм шиг байлээ. Парилабус шиг юм байсан. Тэгээд амжаад түрээд ирд юм байлээ. Арай жоохон үнэтэй $5 төлөх юм бол $5 төлөх юм бол шууд ийшээ 2-3 зогсоол ирдэг автобус суух боломжтой байгаа. Тэгэл автобус суугаад ерөөсөө энэ гүүр харагдана. За тэгээ энэ гүүрийг гатлахын тулд $6 төлөх хэрэгтэй байна. ETC карт буюу машинда карт уншдаг төхөөрөмж суулгасан байвал $5 үнэтэй байдаг гэж бичсэн байна. За гүүрлээ жоохон хамтдаа алхацгаая.